Тэр нэг сар тойшин би машинд дайруулж өгсөн. Үүнээс болж би өөр ертөнд сэлэн болж төрсөн. Би сэлэн болж төрөхөд ерөөсөө хөдөлж чаддаггүй байсан. Би үнэлгээний цонхоо гаргаж сүрсэн. Би өөрийгөө домогт сэлэм гэж бодож байна. Гэтэл намайг гоблинууд авах гэж үзэн над руу нөлөмж. Би тэр үед уурлаж хөдөлж чаддгаа мэдэж гоблинуудыг устгаснаар миний статус өссөн. Гэтэл миний толгой нэг хоолой сонсогдож тэр миний үнэлгээний цонхойг өдөрдөж байсан. Би мангасын талаастыг устгавал статус өсч шин чадвар сурдгийг мэдсэн. Яг анзаардаж байсан ч ирээдүйн эзний хатад илүү хүчрэхэг хүчтэй болохоор шийдсэн. Тэр үед нэгэн араатан хүн болох боолынхан хүчтэй болохыг хүсэж байлаа. Би өглөө тэнгэр дээгүүр нисч мангас сайн талаастыг нь устган шин чадвар сурж нисэхдээ маанаа зарцуулдгаа мэдсэн. Би цааш явж аврах жаргал хөллийг устгаж илүү удаан нисдэг болж энэ байдлаараа би дэлхийн хамгийн хүчрэхэг сэлэн болж чадах мөрөөдөлтөө хөтлөгцөөр байлаа. Миний эзэн ч бас баяртай байх болно гэдэгт би итгэлтэй байна. Би гоблины үүрэг болж тэднийг устган хааныг нь ганц дайралтаар дуусгаад гоблины үүрэг цэвэрлсэний дараа миний статус нэмэгдэж маш олон ур чадвартай болсон. Гэхдээ тэр үед дараатан хүн болоод эзэндээ дээрлэхүүлж сайхан амьдрахыг хүсэж байлаа. Би нэг зүйл мэдсэн. Миний барилах газраас холдох тусам илүү хүчтэй мангасууд байгааг мэдсэн. Тэдний төвчин илүү өндөр байх тусам ялснаар миний статус илүү нэмэгдэж мөн би олон төрлийн чадварууд сурж боссуудыг нь хайн устгаж явж байх үедээ ойн бүс рүү орж мангас байхгүй байгаад гайхан газар бууж үзтэл би хөдөлж чадахгүй. Чадвараа ашиглаж чадахгүй сар гарантинд ганцаардан гацсан. Тэр үед боолуудыг авч явж байсан тэр рүү хоёр толгойтой баавгаа дайран тэнд байсан боолуудыг эзнийг нь ч мөн устгаж эхэлнэ. Тэр үед харамуур болох миний эзэн намайг болон хоёр толгойд баавгайг алан боолын эзэн зүвчний тусламжтай миний эзнийг өдөрдөж сэлэм гэж намайг өгөхийг шаардав. Би түүнийг чадварынхаа тусламжтай үгүй хийж миний эзний хүзүүч тайлгдан тэр үнэхээр их баярлан өөрийн төрлийн төлөө хүчтэй болохыг хүсдэг. Түүний нэр бол Брен. Харин тэр надад багш гэдэг нэр өгсөн. Ингээд Бренийг хүчтэй болох эрэл хайгал гарсан юм да. Араатан хүмүүс илүү хүчтэй болж хувьсах замаар явдаг. Гэхдээ хар муурны төрлийн хүмүүсээс нэг нь ч хувьсаж чадаагүй. Тиймээс Брен чадах бүхний ихэр урагшлна. Брен тулалдах авьяастай мөн дээрэс нь үнэхээр хөөрхөн сайн хүн. Гэтэл нэгэн тэр гоблины дайралтад өртөж тэр тэргийг бид хоёр аварч тэргийн жолоо чот руу цуг явахыг хүссэн. Тэр замдаа явж байхдаа мангас бүр зэрэглэлтэй тэтгэр мангасуудыг адал явдал хайгч тусдагыг хэлдэг. Төлөвөө хотод ирж адал явдал хайгчдын холбоонд бүртгүүлэхээр явсан юм. Явж байх үедээ хүмүүсийн эргэлж байгаа зэвсэг надаас хамаагүй хүчтэй байгааг хараад би гутарсан. Тэр үед Брен надад урам зориг өгсөн. Холбоонд очиж шалуулт өгөн тулаан хийж адал явдалд хүн болохын тулд чадах бүхнээ хийж тэнцэн адал явдалд хүн болдог. Бид мөнгөтэй болохын тулд би өөрийн орон зайн цүнхэндээ хадгалсан мангасын зөкснүүдээ зарж нэлээд их алттай болж чадсан. Тэндээс хонох өрөө аван өрөөлөггүй явж байхад дээрлэхүү адал явдал хайгчид дээрлэгэж холбооны ажилтнаа туслан хамгаалж байх үедээ бэртэг шахдаг. Тэр үед Брен туслан дээрлэхүү адал явдал хайгчдыг хачран тэндээс явсан юм. Би дотоор явж байхад нэг дархан өвөө өөрийн хийсэн хуйг дуулахыг авахыг санал болгон сайн чанарын хуйг шид нэмэгдүүлдэг эмэг бугавч гутал авсан. Бусад хүн миний ярьж байгааг сонсдоггүй. Харин тэр дархан миний ярьж байгааг сонсож байсан. Би түүнд өөрийнхөө цуглуулсан материалыг өгч тэр гайхалтай хуйг дуулах хийж чадна гэдгээ хэлсэн. Дараа нь хувцсны дэлгүүр Брэнд хувцас аван хоол идэж хийх хэрэгсэл авч хонох газар руугаа явж би Брэнд хоол хийж өгөн унтсан юм. Маргааш нь холбооноос цол ихүүлэх даалгавар авч жимс ногоо цуглуулахаар ойд очиж нэгэн адал явдал хайгчид гоблинуудтай тулалдаж байхаа бид тэдэнд туслан тэд баярлснаа хэлж энэ хувьд маш олон гоблин гарч ирж байгаа тул ойрхон гоблины хаан гарч ирэх гэж байгааг хэлсэн. Цааш явж байхад маш их гоблин гарч ирсэн. Брэнч маш их төгшөө ахин баг багаар хүчрэхэг болж байгаа. Брэн хүчрэхэг болохын тулд маш их хичээн тэр хувьд байх бүх гоблинуудыг устгаж гоблины өөрийг олсон. Тэр үед орой болж Брэнч ядарсан. Дээрээс нь тэнд маш олон гоблин байж магадгүй тул гоблины талстыг цуглуулад тэр уулзсан хүмүүстэй тааран гоблины өөрийг үзүүлэн тэр нь үүр биш гинэт гарч ирдэг яндан гэдгийг хэлсэн. Үүнийг холбоонд хэлэн сонссон мастер Брэний цолыг ихвүүлэн маргааш нь явахаар болсон. Дараа нь дархан дээр очин хувцас уйгаа шидийн болороор янзлуулан маргааш нь мөн дархан дээр очиход тэр надад хуу хийж өгсөн байсан. Энэ нь үнэхээр тааламжтай байсан. Удалгүй яндан руу орохоор болж маш их давталж бэлдэж байсан. Гэтэл гоблинууд гарч ирнэ дайрсан. Брэн гоблин цолтой болсон байсан учраас түүнээс гоблинууд айж байсан. Гарч ирсэн гоблинуудыг шидээр устгаж агуулуу Брэн бит хоёр төрүүлж орсон юм.
Бид гоблинуудыг хүссэн аган гүнлөө явсаар гоблины хаан автаа хоёрыг олов. Тэдний анхаарлыг татах гэж шидэж гэлтэл тэд алидийн өвчгсөн байсан. Гэтэл цааш явж байхад хаалгатай тааран энэ гяндан улам гүнзгий гэсэн үг. Хаал руу ортол тэнд маш олон зоох байсан. Би түүнийг урамшуулны шат гэж бодсон бид устгасаар байлаа. Гэтэл дахин нэг хаалгатай таарсан. Тэндээс маш хүчрэх аавра мэдрэгдэж байсан тул брэнд бүс түгэн орсон юм. Энэ үед толгойнхан хаалгыг онгойлгож чадахгүй зогсож байлаа. Бид хоёр агуу чөтгөрийг харан шоронгийн эзэн гэж бодтол тэр чөтгөрийг ховор гоблин удирдах байсан. Тэр гоблин үнэхээр сул дорой харагдаж байсан. Яаж агуу чөтгөрийг удирдах байгааг хараад би гайхсан. Агуу чөтгөртэй тулдаж байхад тэр шилжих чадвараа ашиглан Пирений арт гарч Пирений гарыг тастан би Пирениг хамгаалж идгэх чадвараа ашиглан мэдээж тэр Пирений араас дайрсаар байлаа. Пиренч тасралтгүй дайран тулалцаар гяндангийн эзнийг устгавал гяндан устгахыг би гинэт сансан юм. Агуу чөтгөрийг хүчтэй ид шид ашиглан маанаа нөхөж байхад нь гентийн дайралтын агуу чөтгөрийг алан гяндангийн эзнийг дуусган холбооны хонж гайхан Донотран Пирений ийм үйлдэл хийсэнд нь загнаж хот руу буцах замдаа гарan. Пирен 25 дугаар төвшин хүрэн маш олон шин чадвартай болж хүч хулгайлах чадвар сурсан байлаа. Оройн мастертай гяндангийн талаар ярьж байхад Август гэх хүн Пирен бит хоёрын хэлсэн зүйлийг бодлоо ярьж байна гэсээр орж ирнэ. Үнэлгийн шалгалтал статус нь маш доогуур мөн худал хуримгийн илрүүлэхэн цоо чадвартай байж таарсан. Тэр өөрийнхөө дураар бусдыг ялдаг хүн байж таарсан. Тиймээс Пирен бит хоёр чадвар хулгайлах чадвараараа түүний чадварыг хулгайлсан. Тэр тэнэг үн шиг болон явсан. Мөн мастер Пиреныг дэг зэрэглэл рүү ахиулж шагнал урамшуул өгсөн. Маргааш нь Пирен зориулж хэдэн өдөр идэх хоолыг нь бэлдэж өгөн. Даалгаврын аман биелүүлэн хотод явж байхад араас Август дан гарч ирж Пиреныг буруутган цэнхэр муур хар муурны дайсан хэмээх хүн гарч ирэн Пиреныг анх удаа ингэж харж байгаа би харсан юм. Тэр цэнхэр муур дайран Пирен маш их айж байсан ч би түүнд урам өгөн одоогийн хүчээр түүнийг амархан ялахыг хэлсэн. Тэр цэнхэр муурны алсан бүх хар муурнуудын төлөө түүнийг алав. Августыг алах гэж байхад мастер усны сүнсэн чадвараараа түүнийг алах хэрэггүй хэлж мастертай уулзаад гарах гэж байхад Пирений ээжтэй таарлаа гэж бодтол тэр хүүхдэд үнэхээр их хайртай Аз зэрэглэлийн адал явдлаа ярьж асрагч Аманда химэгтэй байж таарсан. Маргааш нь Амандатай байнга таарах болсон. Тэр Пиренийг байнга дагах болсон. Мастер дээр очиод аалзны үүр судалж гяндан шалгаж өгнө гэвэл ховор 5 талаас зөвхийг хэлсэн. Гэтэл Аманда орж ирэн ажиглагчаар цуг явахаар болдог. Мастераас авсан талаас дуудаа устган статус өсч усан дээр суурилсан чадвартай болсон. Аалзны үүрийг судлах даалгавар олон адал явдал хайгчид зөвлөрсөн байсан. Тэдэнтэй танилцж Каратог их адал явдал хайгч Пирений мастертай харилцаа холбоо тогтоож зэрэглэл ахдаг бяцхан увайгүй хүн гэж бодон Пиренд уурлан Амандаг 100 гаргах гэж ирсэн хөгшин хадагтай гэж Амандаг уурлуулна. Түүнийг Аманда боловч тавьдаг. Замд явж байхад Карато Пиренийг гол руу унгах гэж оролцсон ч өөрөө унж чивтэр байдалтай хэдэн удаа орсон юм. Оройч болж амрах бэлтгэлээ хангацгааж байтал Карато гарч ирэв. Тулалдъя гэж хэлсэн ч асуудал үүсгээд эрэггүй учир тулалдгаас зайлсхийсэн ч тэр намайг доош шиж Пиренийг уурлуулан тулалдахаар болж түүнтэй тулалдан Пирен хөлөөрөө дуусган Аманда төв бэлтгэлийн тулаан хийхээр болж ялвал Пиренийг зовоохоо болохоор болж хэрв Аманда ялвал Аманда ээж гэж дуутахаар болсон юм. Пирен өөрийнхөө хүчээр тулалдан надад битгий туслаарай гэж надаас гуйсан юм. Тулаан чихэлж тэр ташуураа маананыхаа урсгалаар хөдөлгөж дайрна. Пирен салхины ид шид ашиглан урагшлан галын шидээр дайрна. Түүнийг гимтээсэн байх гэж бодтол тэр зүг зүгээр гарч ирэв. Пирен хит их чадвар ашигласнаас ухаан алдан Аманда Пиреныг эмчлэн сэргийж түүний ээж одоо ч зүрх сэтгэлд нь байх учраас түүний ээж гэж дуудах хэрэггүй Аманда хэлдэг. Маргааш өглөө аалзны үрийг судлахаар ороход эмх самараагүй газар байсан. Тэднийг судлан явж байхдаа аалзнууд гарч ирэн бидний бүслэн дайрна. Тулалдан 1-р давхрыг цэвэрлэн 2-р давхар руу орсон. Тэнд аалзнаас гадаа бусад шавжнууд байсан. Багийнхан тулалдаж байхад Пирен Амандагаас ур чадварын талаар асуусаар 3-р давхарт ороход маш олон хавх байсан. Ээжэл уур чадвараа ашиглан бүх авахыг идэхгүй болгон 4-р давхарт орон амарч байхад Амандагаас сонсон ур чадваруудын цахилгааны чадварыг Пирен сурахыг гун статустаа оноо өгч цахилгааны шид сурсан.
5 дугаар давхрын маш олон айдснуудыг устган хавхнуудыг цэвэрлэн 6 дугаар давхарт гарахад маш олон хувилсан үхлийн хортой алзнууд байсан. Тэд дэндүү олон байсан тул 5 дугаар давхар руу урхан явж байхад үхлийн хорд өртсөн багийн 2 гишүүн айн гүйж байхад Перенийг мөргөн өөрөг илрүүлээгүй хэсэг рүү унан бүх зэвсэг намайг ч тэр үлдээн шилжсэн. Тэд газрын зургийн дагуу ойролцоох жижиг өрөөлөв шилжсэн гэж Эзэл хэлэн очиж үзэхэд байхгүй байсанд гайхын шилжих газрыг өөрчилсөн байдаг. Энэ үед даалцны эцсийн хөлбөр болох залмиглэгч Аалз Перен болон багийн гишүүдийг өөртөөрөө шилжүүлсэн байлаа. Багийн гишүүд тэднийг салж хайн Перен эсэргүүцэж байлаа. Тэр үед би хамаатан дуудах чадвараа ашиглан илрүүлэх чадвартай чон дуудтал тэр над руу дайран Амандаа чон руу дайрах гэж байхад би Амандад өөрийгөө хилчилсэн. Оникс чон хит их маана шилснаас галзуурсан байдаг. Тиймээс эзэндээ уурладаг гэж систем хэлэн Амандаа чонд нэр өхийг зөвлөн Уруши гэж нэрлэн тайвшран Перенийг олохоор явсан. Тэр үед Перен тэмцээр байлаа. Би бүх маанаа ашиглаж Аалз руу дайран Перенийг эдгэж Амандад өөрийнхөө талаар дэлгэрэнгүй хэлсэн юм. Энэ үед багийн гишүүд Аалзнуудтай тулдан ялагдчих байлаа. Багийнхаа хайн олж туслан залмиглэгч Аалз руу дайран Перен талстыг нам устгах гэж байхад Аманда Перенийг хамгаалж салхины шидээрээ дуусгасан. Перен уурлан эцсийн газар руугаа яваад очиход маш их талст байсан. Тэднийг цуглуулан гямдангаас гарan хот руу буцсан юм. Дархан дээр очиход Перенд маш гоё өмсгөл хийж өгсөн байсан. Маргааш нь хотын иргэдтэй салхинаас гүйцэтгэж шинэ адал явдал хайхаар энэ аним дуустав. Бичлэг болгоны description буюу тайлбар хэсэгтээ анимнуудынхаа нэрийг бичдэг шүү. Тэгэд аним нэр асуугаад байваа. Why?